Сайн байцгаана уу? Цэцэрлэгийн арга зүйч нар их мэдээлэл системээр дамжуулан мэргэжлийн зэргийн бүртгэлээ хэрхэн хийлгэх вэ талаар хичээл орж байна. Юунд түргүүнд арга зүйч нар маань өөрсдийн цэцэрлэгийн домын хаяг руу хандна. За үүн дээр өөрсдийнхөө цэцэрлэгийн домын хаягийг хийнэ гэдгийг сайдран анхаараарай. За ингээд өөрийнхөө нэвтрэх нэр нууц үгээр өөрийн их нүдлийн талбар руу хандаад орно. Хандаж ороход баруун дээд талд таны нэр байрлаж байгаа. За тухайн нэрэн дээрээ дараад хувийн мэдээлэл хэсэг рүүгээ эхлэж ороод өөрийнхөө овог, нэр, за мэйл хаяг болон регистрийн дугаарууд зөв байгаа эсхийг шалгаад засварлаад хадгална. За хэрвээ эдгээр мэдээллүүд нь зөв болсны дараагаар баруун талд ажил эрхлэлтийн талаар мэдээлэл байгаа. За арга зүйч нарт маань бол SIS дээр бүртгэлтэй ажил эрхлэлтийн мэдээлэл татагдахгүй учраас шууд энд байгаа мэдээллээ эхнүүдэл платформд бүртгүүлэх гэсэн товчон дээр дарж бүртгүүлнэ. Мэдээлэл бүртгэгдсэний дараагаар дахин нэрэн дээрээ дараад эхнүүдэл платформ шилжих гэсэн хуудас дээр дарна. За ингэж дарснаар автоматар та мэргэжлийн зэргийн материал бүрдүүлэх талбар руу орно. Ерөнхий боловсролын сургалтын менежер гэсэн энэ хэсэг дээр та тарахад бүртгэлээ оруулах боломжтой талбар хуудас маань гараад ирнэ. Үүн дээр аймаг сум цэцэрлэгийн нэр бол таны бүртгэлийн дагуу үүсээд гараад ирнэ. Овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаараа та шалгаад үүнийгээ засварлах боломжтой. Хамгийн түрүүнд арга зүйчид маань C6 оруулах хэрэгтэй байгаа. За C6 авсаргаад оруулсныхаа дараагаар тухайн мэргэжлийн төгсөлтийн мэдээллүүдийг үнэн зөвөөр файл хавсаргаж оруулна. Авах ёстой мэдээллүүдийн тайлбар хэсгүүдийг сайдаар уншина. За би энэ дээр жишээлх юм бол өөрийнхөө мэргэжлийг физикийн багш гэж биччихье. Файл маань 25 мегабайтаас ихгүй файл байх ёстой. Мөн зураг болон PDF байх шаардлагатай байгаа. Магадгүй та файл болон өөрсдийнхөө энэ мэдээллүүдийг дутуу оруулаад дараагийнхаа хуудсыг дарчих юм бол улаан өнгөөр сануулад гараад ирнэ. За файл хавсаргахдаа би зөв файл хавсаргасан уу, буруу файл хавсарсан уу гэдгийг шалгаж үзэхийн тулд хавсаргасан файл гэдэг энэ ногоон дээр дарахад таны оруулсан файл маань харагдаад явна. Сүүлд байгаа багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл гэдэг дээр та хувь оруулахгүй, файл хавсаргахгүй байх боломжтой. Харин бусад талбаруудад заавал өөрийн мэдээлэлээ бүрэн зөв, файлуудаа бүрэн зөв оруулсан байх шаардлагатай гэдгийг анхаараарай. Дараагийн хуудсанд таны хүсэлт явуулсан мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтүүд гарч ирэх ба шалгуур үзүүлэлтүүдээ сайдар уншаад хавсаргах ёстой файлуудаа оруулна. Та мэдээллүүдээ баг багаар цуглуулж байгаа бол яг тухайн мэдээлэл хүртлээр хадгалаад үлдээж болно. Бүх файлуудаа оруулж дуусны дараа бүртгэл дуусгах гэдэг товчон дээр дарахад таны дутуу файлууд улаан өнгөтэй болж харагдана. Энэ хүртлээр баг багаар мэдээлэлээ бэлдээ гэх юм бол та үүнийгээ хадгалаад үлдээчих боломжтой. За эсвэл тухайн бүртэн оруулаад бүрэн гүйцэд болсны дараа хадгалаад бүртгэл дуусгах товчийг дарахад таны бүртгэл дуусна.